Сайн бацхан намайг Батбаягийн онон гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй Монгол Улсын их сургуулийг сэтгүүл зүйн факультетыг мастер зэрэгтэй төгссөн. За тэгээд 2007 оноос эхлээд хил мэдээллийн салбарт тэр дундаа телевизийн сэтгүүл зүйд, спортын сэтгүүл зүйн чиглэлээр дагнаа ажиллаж байгаа. За энэ хугацаанд бас үйл зүйн явлын, баазын наадам, за мөн твтлэгийн авраг шалгаруулах тэмцээн. За тэгээс нөгөө спортын олимпик гэдэг Дакар-ыг Монголоос анх удаа сургуулж ирсэн. За тэгвэл энэ удаад би та бүхэнтэй бас сая өнгөрөх амралтын өдрүүдээр Степ Аренад зохион байгуулагдсан Монголын хоккей холбооны 2023-аас 24 оны лигийн авраг шалгаруулах тэмцээний аваргаар тодорсон Дархан багийн 2 дугаар хаалгачаар уулзж байгаадаа баяртай байна. За шайбтай хоккей бол миний хүүхэд ахта хичээлдэг байсан спортын нэг. Би өөрөө Улаанбаатар хотын 15 дахь хороололд төрж өссөн. Манай байрны гадаа Коток гэдэг. Тэгээ өвлдөө Коток дээр зундаа сагс мөнгөний талбай дээр жилээ цагаа хвчлэн өнгөрөөдөг байсан. За тэр үед отгоод клубыг үүсгэн байгуулагч Пүрүдава ах маань надад хоккейн тоглогчийн ээж бүрөө хувц өгснөөр бас энэ спортоор сонирхож хичээлэх эхлэл тавигдаж байсан. Би анх бол хоккейн тоглогчоор эхэлж исэн. Тэгээд тухайн үедээ бас эмэгтэй баг тамирчид байхгүй хөвгүүдтэй тоглодог байсан. Тэгээд нөгөө хөвгүүдтэй эмэгтэй хөх тоглоно гэдэг бол хурд хүчнээс эхлээд нөгөө хүндрэл бэрхшээл ихтэй байдаг. Тэгээд тэр үедээ нөгөө хүүхэд байсан болохоор ч тэр юм уу хаалгач болчих юм бол нэг болчих юм шиг санагдаад тэгээд тоглогчоо болоод ер нь хоккей хаалгач болъё гэж шийдээд бас хаалгач болж исэн анх. Тэгээд хаалгач хийгээд үзсэн чинь бүр илүү хэцүү байсан. Шайбтай хоккей хаалгачийн ээж бүрийн хувцас 18-аас 20 кг байдаг. Тэгээд энэ нь загвар хийц бол нөгөө хийж байгаа материалаас шалтгаалж энэ нь бол янз. За тухайлх юм бол одоо цээжний хамгаалалт гэхэд нэг 2.5-аас 3 кг. Одоо бид нар бол нөгөө Оросоос шууд манад хоккей спорт ингээд орж ирсэн байдаг болохоор их хувцас хэрэглээд дандаа орсоор нэршлэр нь хэлдэг байхгүй. Тэгэхээр одоо юу гэх юм монголоор бол хөлний хамгаалалт гэх юм да бид нар бол шоток гэж хэлдэг. Англи хэл нэршлэлээр бол пад гэдэг байхгүй. Тэр нь л гэхэд хосоороо нэг 9 хэл орчим ч юм уу. За тэгээд одоо нөгөө хаалгачийн гарандаа яадаг бэлгийн логш гэдэг байгаа. Тэр нь одоо бэлил юм да. Тэр нь болохоор нэг тус бүртээ 1.5 кг нийлээд 3 кг гэх жишээний. За бид нар нөгөө каск гэж нэрлэдэг хелмет буюу нөгөө дуулга энэ нөгөө тархитлогыг бас гэмтэлт оргилтоос хамгаалах зорилготой байдаг учраас маш сайн нөгөө сайжруулсан материалаар хийгддэг. Түүнийгээ дагаад жин нь бас нөгөө арай хүнд 1-2 кг ч гэдэг юм байдаг. Тэгээд хаалгачийн хувцас хэрэглэл нөгөө ийм хүнд байгаа учраас хаалгачийн хөдөлгөөн хурд болоод гүйцэтгэлд нь бас тодорхой хэмжээгээр нөгөө нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол нөгөө хаалгач энэ хүнд хамгаалалт хувцас хэрэглэл болоод хөдөлгөөн хоорондынхоо одоо нөгөө тэнцвэр балансыг аягуулсан явуулах нь чухал байдаг. (2019 онд юм байна. Монголын хоккей холбооноос эмэгтэй хоккейг хөгжүүлэх зорилго төлөвлөгөөнийхөө хүрээнд эмэгтэй шигшээ баг байгуулж тэмцээн уралдаанд оролцуулахаар төлөвлөсөн байсан. Ингээд 10 гаруй охид цуглараад нэг баг бүрдсэн боловч нөгөө хаалгач байдаггүйсэн юм байна. Тэгээд надад бас одоо шигшээгийн хаалгачаар ирж тоглооч гэдгийг саналыг тавьж исэн. Тэгээд тухайн үедээ бол спорт бол угаасаа нөгөө залуу насных байдаг. Тэгээд тэр үед чи миний нас одоо энэ спорттой эргэж хөл тайхад хитрхи оройтсан гэж бас би үзчихсэн л да. Тэгээд ингээ хартал нөгөө дөнгөж 12 дэх настай өсвөрийн нэг 10 гаруй охин бүрдчихсэн нэг баг бүрдсэн байж итл нөгөө хүүхдүүдийн урам зоригийг бас бодоод өөрийнхөө ч хүүхэд насны хүсэл мөрөөдлөө бас гүйцээд юм уу гэж шийдээд ингээ зориглоод бас эргээд 20 гаруй жилийн дараа хоккей хаалгачийн хувцас хэрэгж өмсөд мөсөн дээр гарсан. Тэгээ нөхцөл байдал бол анх хоккей тоглоход анх сурах гэж хахад ямар байсан яг л тийм бүх зүйл тгээсээ бас эхэлсэн.
Гэхдээ яг намайг хүүхэд байх үедээ харьцуулахад харьцангуй энэ хоккей спортыг охид эмэгтэйчүүд сонирхох нь бас олширсан, тодорхой хэмжээнд бас бага бүрдэх хэмжээнд охтууд тоглодог болчихсон байж байгаа. Тэгээд хизээ нэг өдөр бол мэдээж хэрэг Монголын эмэгтэй хоккейчид олон улсын тавцанд гიშгэх нь ойлгомжтой. Тэр үед бол тэр шигшээ багтч гэдэг юм бол би өөрийгөө огт төсөөлдөггүй. Гэхдээ яг тухайн үедээ туслаж дэмжиж чадах зүйл байвал сэтгэл зүрхээ зориулахад бэлэн. Миний унган байгууллагын харахгүй Отгоот гэдэг клуб байдаг. Тэгээд энэ клубтэйг анх бол Монголын хоккей холбооны лигийн аврах шалгаруулах тэмцээнд яг багийн бүрэлдэхүүнд аль биесээр ороод 3 дугаар хаалгачаар 2 жил оролцсон. Энэ хугацаанд хөрөл медаль, за мөн алтан медалийн болцлоод хангасан. За энэ жилээс эхлээд багаас солиод дээд лигийн тэмцээнд бол Дархан багаас 2 дугаар хаалгачаар оролцож байгаа. За өөр сонголт хийсэн шалтгаан. Ер нь алиас шинэ нөгөө сонголтын ард шинэ туршлага, шинэ боломж, за тэгэл шинэ адал явдал гээд маш олон зүйлд дагалдж байдаг. Тэгээд тэр утгаараа бол Дархан багийг сонгосон. Дархан багийг манай Монголын шавьтай хоккей эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагчаар одоо 23 жил одоо тоглож байгаа олон улсын хэмжээний мастер Мишиг Сүрийн багийг бүрдүүлсэн. Тэгээд энэ багийн гол онцлог нь бол сахилга бат. Багийн нийт гишүүдийнх нь 80 орчим хувь нь бол дандаа залуу өсвөрийн болон залуу чуудын насны тамирчид. Бид сая энэ уйлралд 2 том тэмцээнд маш амжилттай болцож улирлаад дуусгаж байна. Тодорхойлох юм бол Монголын хоккей холбооноос бас анх удаа олон жилийн дараа анх удаа зохион байгуулсан клубүүдийн цомын аврах шалгаруулах тэмцээнд бид нар төрүүллээ. Залгуулад энэ лигийн аврах шалгаруулах тэмцээндээ бас амжилттай тоглож финалийн шатанд Хангард багтаа тоглож 11-17-гийн харьцаатай тоглолт өндөрлсөн. Ингээд Дархан баг бол одоо лигийн аврах шалгаруулах тэмцээнд анх удаа төрүүлсэн байгаа. Тэгээд бас энэ хамт олонтой нэгдэж, энэ баг дээр нэгдэж 2 дугаар хаалгачаар оролцож лигийн аврах болсондоо маш их баяртай байна. Эрэгтэй багт эмэгтэй хаалгач тоглоно гэхээр ихэнх хүмүүст аяг үнэмшилгүй сонсогддог юм шиг байгаа. Хүмүүс надаас зарим нь чи зүгээр хувц өмсөд сууж ид юм уу? Эсвэл зүгээр энэ багийн бэлэг тэмдэг юм уу ч гэдэг юм уу? Иймэрхүү асуултууд асууж исэн. Гэхдээ энэ тал дээр бол миний баримтлагдаг байр суурь арай ондоо. Яагаад тэгэхээр хэрэг би энэ багийн нэг бүрэлдэхүүн болоод хаалгачаар нь энэ багт орж ирсэн л бол ямар ч үед бэлэн, ямар ч эрсдлийг даагаад гарах чадвартай байх ёстой гэж үздэг. Тэр утгаараа өвдөж гэмтгээс одоо бусад тохиолдолд бол бэлтгэл огт тасалдаггүй. Тэгээд шавьтай хоккей өөрөө маш эрсдэл өндөртэй, эрүүл мэнд амьсны өвдөж тэр. Тэгээд нэгэнт ийм эрсдэлтэйг нь мэдээ, дээрэс нь эрэгтэй багт тоглохоор өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр одоо шийдээд орцсон байж иж ямар нэгэн байдлаар хүүсээ даваа тал болохыг бол огт хүсдэггүй. Тэгээд бид нар ч нөгөө бэлтгэлийн үеэрч тэр тэмцээний үеэрч тэр хэдий хамгаалт өмсөж тоглодогч гэсэндээ нөгөө биеийг хамгаалтгүй юм хэсгүүд бас байдаг. Тэгээд тэр хүчтэй ирж байгаа шайбанд оногдож зохиогдсноос болоод нөгөө хөл гар хавдах, хөхрөх, нөгөө ядрах гэл янз янзын тийм гэмтлийн чанартай асуудлууд зөндөө гардаг. Тэр болгоныг бол хамт тоглож байгаа хүмүүстэй болоод багийнхандаа бас бэмтгэдгийг хүсдэггүй айл болохоор нуудаг. Яагаад гэвэл нэгэнд эрсдэлтэйг нь мэдээд өөрийнхөө хүсэл сонирхлоор тоглож ийж өвдлөө хавдлаа яа гэдэг юм бол бас нөгөө хамт тоглож байгаа хүмүүст маань хэцүү зовн дээрэс нь нөгөөд маань бас өөрийнхөөрөө чөлөөтэй таваараа бэлтгэлээ хийж тоглож чадхаа болчихвол уу гэж би боддог. Ер нь бол хүн заавал юм мундаг тамирчин байх болох албагүй тий. Гэхдээ тодорхой хэмжээнд бас биеийн тамир спортоор хичээлж явах юм бол өөрийнх нь нөгөө амьдралын зөв хэвшил, эрүүл мэндэд нь хэрэгцээтэй. Тэр утгаараа бол би сагсан бөмбөгч дээр, шавьтай хоккейч дээр энэ хоёр спортоор тоглож чадхаа болох хүртлээр бол тоглоё гэж боддог. Тэгээд яг энэ спорт дээр тавьж байгаа тийм амар олон улсын ч гэдэг юм уу, шигшээ хогийн дайны тийм том бол амбиц надад байхгүй. Зүгээр л дуртай спортоороо боломжтой байгаа цаг үе дээрээ чөлөө цаг заваараа гоё
тоглоод найз нөхдөдтэйгээ хамтдаа ингээд гоё уур амьсгал шин зүйлийг мэдрээд явж байх нь бол бас нэг аз жаргал байдаг. Тэр утгаараа энэ спортоор ер нь цаашдаа тоглож чадахгүй болох хүртлээр тоглоно гэсэн зорилготой байдаг. Шавьтай хоккей бол нөгөө эрсдэл жоохон өндөртэй. Тэгээд яг мэдээч хэрэг тэгэл энэ спортод дурлал нөгөө бэлтгэл сургалтыг хийгээд тоглож байгаа учраас ямар нэгэн зүйлийг хүндрэл бэрхшээл гэж харахгүйгээр л аль болохоор байгаагийн даван туулах гэж зорж ер нь тоглодог. Тэгээд сайхан гэх юм бол би нөгөө нэг одоо хаалгач болохоор тэр юм ер нь олон сайхан мэдрэмжүүд байдаг л та. Тэгээд хаалгач нарын хувьд дийлэнхтэн тийм байдаг баха. Нөгөө ирж байгаа шайбыг шүүрч авах амар гоё байдаг. Тэгээд тэр мэдрэмж аягүй гоё. Дээрэс нь тэр мөсний чимээ гэж ядгийг та бүхэн бас мэдрээд үзвэл ойлгох байх. Нөгөө канкигаараа дарж зогсоход ингээд цацардаг тэр цасны цацраг ингээд нэг сонио одоо мэдгүй юм бол энэ одоо юу яриад байгаа юм бэ гэж бодогдож магадгүй. Гэхдээ яг нөгөө өөрөө ингээд хараад мэдэрч байгаа гэвэл надад нэг тийм жижиг янз янзын мэдрэмжүүд нь аюу гоё санагдаг. Ер нь угаасаа нөгөө уулын спорт техник бас хүмүүс гайхаад энэ өндөр уулын оройроо мацаж гарчаал ингээд тэгэл дахиад уулын оргил руу тэмүүлээд их юу сайхан байдаг вэ? Өөрснийгөө тийг зовоогоол гэлтэгдэж тий. Тэгэхээр угаасаа л тэр уулын оргил дээр гараад мэдрэх тэр мэдрэмж тэр хүн бүр автдаг те дурладаг. Тэрнтэй адилхан шавьтай гэж муу адил одоо түрүү хэлсэнчлэн жижиг тэр нэг өмсний чимээ шайб шүүрж авах тэр мэдрэмж энэ төр мөхөр гоё яадаг учраас энэ спортод дуртай ингээ гэдэг хүртэл явж ийн гэж ойлгож байна. Тэгээ дээрэс нь спорт бол өөрөө хүндлэл, дээрэс нь нөхөрлөл тийм болохоор шавьтай хоккейг дагаад маш олон сайхан ах нартай, дүү нартай, найз нөхдөдтэй болж ийн. Монголын хоккейчид бол бас бусад спорттой харьцуулбал тийм ч олон биш. Тэгээд дэмждэг хүрээнийхэн тодорхой нэг хүрээл байдаг. Тэгээд ер нь яг маш үнэнч дэмжигч нартай спортын нэг бол яа гарахгүй мөн маш гоё халуун дулаан ямар амьсгал бүрдэж тэмцээний үздэг. Сая л гэхэд лигийн авраг шалруулах тэмцээнд одоо дархан баагаа дэмжихээр дархнаас 2 автобус дүүрэн хөвжөөнд дэмжигчид ирсэн. Тэгээд ер нь бол Монголын хоккейчид бид нар маш цөөхүүлээ. Тийм учраас бид нэгэндээ бас хайртай байх хэрэгтэй. Хэдийгээр энэ спорт эрд зоригийн спорт гэдэг боловч талбай дээр яа харахгүй өрсөлдөг учраас хоошоор нь буцлан тэгээ ширүү өрсөлдөөн гарна. Гэлээч гэсэндээ дотроо бас нэг хүндлэлийн шугамаад авахгүй ч гэдэг юм уу тодорхой хэмжээний юм цензуур тавиад тоглож байгаа ч гэсэндээ бас нэгээ гимтээчгүй тэр чиглэл дээрээ бас манай залуу тоглогч нар юм боддог байгаасай. Гэхдээ талбай дээр тоглож байгаа тамирчид хэдийгээр мөсөн дээр байгаа тамирчид хоорондоо тухайн цаг мөчтөө маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг. Хоккейч нөгөө нэг яг дөрмийн дагуу нөгөө түлхрэлт одоо нөгөө юунуудыг мөргөлтүүдийг зөвшөөрдөг гэсэндээ тэдгээр тамирчид бол талбай дээр тэгсэн ч гэсэн тоглолт дуусаад гар бариад нэгэндээ баяраа өргөд эвлэрээ дуустдаг. Тийм болохоор тэрийг ойлгож үзэгчд маань бас тамирчтайгаа хүндэлж соёлтойгоор дэмждэг байгаасаа гэж хүсдэг. Яг улирлын чанартай өвлийнхөө 3 сардаал тоглодог байсан. Тэгэл хүмүүс айлчж байгаа учраас өөр мөсөн дээр гарах ямар ч боломж байхгүй. Тэгээ багийн спорт гадагшаа явж мөсний түрээс үүж гадаадд очиж бэлтгэл хийнэ гэдэг бол багийн спортод маш өндөр зардалтай учраас тэр болгонд тэгэж мөнгө хүрэн гаргаж явж чаддаг баг байхгүй. Улирлын чанартай л үргэлжилдэг байсан спорт. Одоо харин бол мөсөн өргөөтэй болсноос хойш Чингэлтэй дөрвийн бинэ спортын хороо мөсөн талбайтай болсноос хойш бид нар жилийн 4 уйлдрал гадаа гараад зуны халуун нарт хөвөнж байгаа дотгошоо ороод мөсөн дээрээ тоглож чадж байгаа нь ямар гоё аз жаргалтай юм бэ гэдээ хүртэл бид хоорондоо ярилцдаг. Тэгээ одоо бол энэ асуудлууд баг-багаар ингээд зэгцрээд айгүй гоё болж байгаа. Тэгээд цаашдаа манай Монголын хоккейчид бүр олуулаа болох байх, бүр өндөр түвшинд гарах байх. Шгшөөгийн тамирчид маань ч гэсэндээ зэрэгтэл дахиад тун удахгүй бас дээдлийнхаа дивизионуудад тоглоно гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн жилүүд манай улсад энэ битүү дээгүүртэй ордон одоо 2 ч баригдчихлаа. Та бүхний мэдих Степ Арена буюу мөсөн өргөө. Дээрээс нь Чингэлтэй дөрвийн бие спортын хороон дээр бас ийм мөсөн талбайтай болсон. Тэгээд хөвчлэн манай хоккейчд бол Чингэлтэй дөрвийн мөсөн талбай дээр бэлтгэл сургуультаа хийждэг. Хоккей уламжлалтай орон нутгууд байна. Тэгээ Багнуурт байна, Шаранголд байна, Дарханд байна, Эрдэнэтэд байгаа. Тэгээд яг л ер нь энэ Котог хаан байна, Дид бүтцэн хаан байна. Тэр газар л хоккей ер нь хөгжиж байна. Тэгээ сүүлийн үед одоо энэ Дархны хонгор суманд бас хүүхдийн багтаа болсон, Котогтой болсон.
зүүн хараад бас манай богон тоогийн зарим ах нар тэнд тоглолтог ах нар маань тэнд бас ингээд котог байгуулсан. Тэгэл ер нь энд орнуудад бас нэг байгаа. Хөдөө орон нутгуудад бол ер нь хөрхөн байгаа. Тэгээд сая бас лигийн хаалтын үйл ажиллагаан дээр Монголын хоккей холбооны ерөнхийлөгч жавхлан нэг таата мэдээг үзэгчдэд болон хоккейчдад дуулгасан. Энэ юу байсан бэ гэхээр Дархан хотод яг энэ степ арена шиг олон улсын стандартад нийцсэн эмэгтэй дээвэртэй ордон хуудахгүй бас баригдах юм билээ. Тэгээд аль болохоор энэ ордон олон мэж ижил энэ мөсөө дагсан шавьтай хоккей, одоо керлинг шүргүү гэдэг тийм энэ спортууд илүү өндөр түвшинд илүү олж өгчих боломжтой. Би нөгөө нэг эмэгтэй хэрнээ эрэгтэй багт тоглолдог тий. Тэгэхээр гэр бүлийнхэн дэмждэггүй бол би энэгээр ингэж явах ямар ч боломж байхгүй. Одоо ингээд нөгөө лигийн тэмцээний тойргууд маань дандаа хөдөө орон нутагт явагдана. Дархан, Эрдэнэт, Шарын гол, Багнуур гэл. Тэр болгонд чи бид нар багаараа очиод байрлал ингээд 5-аас 7, 10 хоног ингээд явчихна. Тэгээ би чи нөгөө эмэгтэй юм чинь тэгэл эрэгтэй багтайгаа юм чи яалтчгүй л нөгөө эсрэг хүүснийхээ хүмүүстэй очиод байрлал тоглож таарна штэ. Тэгээ тэр болгон дээр манай нөхөр өөрөө тамирчин, чөлөөтгий олон улсын хэмжээний мастер анх баяр гэж залуу байдаг. Тэгээ өөрөө харцангуй нөгөө спортын хүн шгшаагт 10 хэдэн жил нөгөө тамирчнаар явцсан тулдаа намайг маш их ойлгож, маш их дэмждэг учраас би бас өнөөдөр ингээд тасралтгүй олон жилийн дараа ингээд хоккей спортоо эргэн хөл тавиад сүүлийн 6 жил тасралтгүй одоо ингээд явж байгаа маань бас манай гэр бүл, манай нөхөр намайг дэмждэгтэй шууд холбоотой. Тэгэл ер нь нэг 7-10 хоног гэр бүлийн ажил тэр чигтээ хаягдана гэдэг чинь тэгэл та бүхэн өөрснөө мэдэн штэ. Гэрээ ажил, арын алба ямар хүн гэдэг вүлээ. Хүүхдээ сургуульд өгнө, аав нь хичээл нам хийх хоолно гэл зөндөө асуудал. Тэр болгоныг манай нөхөр, манай ээж, манай гэр бүлийнхэн яг дагаад үлддэг. Тэгээ би бол маш нөгөө их дураараа чөлөөтэй өөрийнхөө хүсснийг хийгээд энэ цаг мөчтөө яг өөрийнхөө дуртай зүйл дуурлаад тэрнийхээ төлөө цаг зав хөрөнгө мөнгө тэ оюун бодол бүх юмаа яг гоё өөрийнхөө таавар чөлөөтэй зарцуулаад явж чадж байгаа бас азтай юм хэлтэй.